За тэр цахимжилт одоо ямар их хүндрэл учруулж байгааг ярьсан. Зөвхөн санхүүгийн 17 тайлан гарч ийн гэж өнгөрсөн зөвлөгөөн дээр ярьжлаа. Тэгэхээр бид нар үнэхээр энэ цахимжилтанд ороод төрийн албан хаагчийн хөдөлмөрийг хөнгөвчлөх гээд байгаа мó харин эсрэгээрээ байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Эрүүл мэндийн яам 17 програм ашиглалтанд оруулсан. Тэгээ нэгнийхээ хүлээж авдаггүй гэдээ нодон намайг Эрдэнэтэд явж байхад ярьжсэн. Нэг төрийн нарийн бичгийн дарга орж ирэхээр нэг төсөл хэрэгжүүлээд нэг програм хийчдэг. Тэгээ нэг 13 дугаар маягтаа цаас барьж ирэхэ болсон гэдвэлсэн нөгөөдхийн бөглөхийн тулд бүр аймгийн төв хэд явж байна гэдэг. Тэгээ амьдрал ийм байгаа шүү дээ бид нар. За тэгээ одоо бид нар цаашаа яах юм бэ гэж. Энэ нэг нь манай их эзэн Чингис хаан Чанчин бомбод бичсэн захианаас хэдхэн өгүүлбэр тавьсан. Тэгээ энийг би яах гэж тавьсан бэ гэхээр энэ дээр энэ монгол хүний зарчим ер нь монголчууд ямар хөө байсан бэ гэдгийг та нарт зориуд харуулж байгаа. Тэгэхээр хамгийн өндөр ёс зүйтэй эзэндээ үнэнч байна гэдэг чинь тухайн үед одоо хуульчлагдсан зарчим хүчгүй хүчтэйгээ дагаж явна. Хамгийн шударга, нэгнийг хайрладаг, бусдад чин сэтгэлээсээ тусалдаг. Дарга нар ойлгох ёстой. Таны доор байгаа албан хаагчид ажилтай байгаа учраас тэдний хийж байгаагийн төлөө та цалин авч байгаа гэдгийг бодох ёстой. Өөрийнхөө удирдлаганд байгаа хүнийг дандаа хайрлах ёстой. Тэрний арга гэрийг хайрлах ёстой. Цаг наргүй ажилуулна, дээр нь дарамтлна. Тэр хүнээс тэгээ ямар бүтээл гарах уу гэж.